Бясалгал маш олон төрөл байдаг, олон янз байдаг. Доктор Joe Dispenza багшийн хөгжүүлсэн энэ шинжлэх ухаанч бясалгалын арга барил нь болохоор маш энгийн гэдгээрээ бусад бясалгалын төрлүүдээс ялгаатай. Энгийн нь хаана байгаа гэхээр завгүй амьдардаг бидний амьдралын хөвшилд онцгийн өөрчлөлт оруулахгүйгээр ердөө өглөөдөө ч юм уу оройдоо 30 минут өөртөө цаг зав гаргахад л маш үр дүнтэйгээр бясалгал хийх боломжтой. Тэгээд доктор Joe Dispenza багш бясалгалыг ямар нэгэн шашин ийм тийм гэж холбохоос илүү энэ бол оюуны дасгалжуулалт гэж хэлдэг. Тэгэхээр бид хаанч байсан сандал дээр шалан дээр яг энэ шиг ингээ байгальд суугаад 20 минут нүдэ анаад төвлөрөхөд маш үр дүнтэйгээр бясалгал хийж болдгоороо энэ шинжлэх ухаанч бясалгалын онцлог байна.